Манай хэд бүгдээрээ л дуучин жүжигчин ч гэдэм үү ер нь л янз бүрийн шүтэнтэй хэлгүүдээ те. Тэгвэл тэр хүн чинь яг таны урд гарч ирээд би чамайг найрнаа гэдэвэл яах вэ? Би л манай фонд миний урд гарч ирээд их юм бол дээ доо даралт ихсээд хойдын төрлөө болохоор бараг л баруун хойшоо залрах байхаа. Манай киноны гол дүр наа ээжэн бол ахлах сургуулийн жиргэнийг гэрээ тагш. Гэхдээ түнд нэг нууц амьдрал бий. Эйвон гих хамтлагийн гишүүн Чошиолын улааногоо Шарпин. Ажил дээрээ бол гүндөгөө сайхан багшаа. Гэртээ бол Шиолийн зураг хөрхийг битүү хаан турган дээрээ наачсан яг бид нар шиг л гараа гахгүй юу? Хижүүн маань анх яаж аваад пен болчихоо гэхээр өчнөө олон ажлын ярилцлагад орсон ч нэгэндээ ч тэнцээгүй. Тэгээд сэтгэлээр унан хэвтэж байхад нь дууны үгийг Чошиол гэсээр нэгэн дуу явах ба түүний талаар судлан эргэлт буцалтгүй пен нь олжээ. Манай хүн ч өрөөндөө түүний бичлэгийг үзээд бишрэн халаа сууж исэн. Шиол бүр боддороо түүний хажууд гараад ирлээ. Тэгснээ чи надаас илүү айдол Шиол дуртай юм шүү. Би хардаад байна. Надад илүү сайн байл та гэд бүрүнслээ. Энэ ч одоо юу болоод байна гэсэн ээж аваас тэгжэл таараа зүгтээж. Хижүүн маань хичээлээ орж дуусгаад коридорт явж байсан хүнтэй мөргөлдөх ба Шиол энэ удаа зүгт биш заяа. Шиол маань энд 2 сарын хугацаатай алдартай сургуулийн багш болсон гэх нэртэй нэвтрүүлгийн зураг авалт хийхээр ирсэн гинэ. Сургуулийн талаар тайлбарлах өтөж багш түнд хэрэгтэй гэхэд загралж нэгэн багшийг санал болгох ба Шиол маань наа ээжийн багшийг л авмаар байна. Ястай яадаг ч ясаа авна гэсээр өдөчөө хэлэхээр болно. Манай хүн ч гэртээ орж ирээд Жи-Кёсон Шиолыг манай сургууль дээр ирнэ гэдгийг яагаад хэлээгүй юм бэ гэж ойрлох ба Жи-Кёсон бол Шиолийн агентлагийн менежер мөн манай хүнтэй үеэлүүд бөгөөд хөөхий ээжэн маань эдний толгой хорогдон амьдрдیں۔ Гинэ. Хин мэддэм бэ хийггүй л гэдээсэн штэ. Гинэ тэр нэвтрүүлгийг хийхээр осныг нь би яаж мэддэе л гэж байна. Түүнийг цаашдаа царайлаг менежер гээл явчээ за. Ээжэн маань хичээлээ заах гэж байна. Гөлгөр гөлчгөрөө байрш дэлгүй амт ирчиж. Сурагчд нь та хормонд явах гэж байгаа юм уу гэж шаалаастай. Хичээлээ дуусгачгаа Шиолтой таарах ба бичлэг хийх газар руу хамт явна. Замдаа Шиолч манай хүнд илтсэдэ хаяад болтгүй. Хөөхий юмаа гинэ. Тэгэхээр нь сургуулийг хэлж ийн гэж бодоод манай сургуульч дайжгүй гэсэн сургууль ишээ таал гэж чинь. Хоёулаа 7 хоногийн дараа уулзаж байна. Миний талаар бодсон уу? Би өнөөдрийг их удаан хүлээлээ гэсэн. Хижүүн маань юу гэхээ олж чадан сандраад өөрөө их завтаамаа гээл аваад хайсан. Нэвтрүүлгийн зураг авалт эхлэн явж агаад Шиол маань бэлтгэлээ хийн завч хөлөө муутай байдаг гэсэн болохоор найзуудаагаа хамт дэлгүүр орон таалах гоймоо авч идхийг хүсдэг байснаа хэлэхэд ээжүүн маань амдаа буутнан тийм зүйл дуртай айж салааднаас өөрийг мэддэггүй гэхээр гэж хэлэхэд Шиол ч яаж мэдсэн бэ гэх ба манай онч сандарсандаа үгүй өөрийгөө хэлж гинэ гээл аргалчиж байгаа юм. Манай хоёр сургуулаар явсаар зааланд ирэх ба Шиолд саксны бөмбөг ирэн шууд сакс тоглоол гол мал оруулаад алжаа юм чинь бэйн хөлөрч гисэн болохоор хувцас салах төр засварлаа авнаа. Хижүүн маань ээжтэйгээ хувцаараа харин зогсож яасан Шиол орж ирээд хувцаа тайлах ба ээжүүн санамсаргүй бөмбөг хөшөглөн чимээ гаргаад тэгээд нуугдсан сууж исэн ээжээс нь мессеж ирээд утсан дуурайд баригдаж байгаа юм. Орж ирснийг чи мэдсэнгөө уцаар ярьж яасан юм а гээл сандран хэлэхэд Шиол түүний хүзүнд хөрөн их хөлөрчихсөн байна өвдөө юу гэд асууна. Хоол идээд хөлс гарсан байхаа гэхэд би таныг сонгосноос болоод их дарамттай ах шиг байна. Гэхдээ та надад сайн байж болохгүй юу гэж хэлчихнэ. Манай хоёр утасны дугаараа солилцжээ. Ээжүүн маань бүр өөрийгөө байрж ядан сон. Юм бичгүү, яах вэ, залгах уу? Яа, хоолойг нь сонсомоор байна гээл. Зүүн мөрөн дээрх чөтгөр нь залгачаа Шиол бол ганц гэх бол баруун мөрнийх нь болохгүй шүү, пен гэдгээ мэдчихвэл чи ажилласаа хөөгнө гээл ховорондоо үзээд байна. Царайлаг менежер тэр хоёр дахиад идэж сууж байсан. Утсан дуурайд хоёлаа санраал утсаа харж байна. Ээжүүний ээжээс мессеж иржээ. Дахиад утас дуурах ба хоёлаад санраал утсаа харна. Хүссэн хүмүүс нь бас л биш. Царайлаг менежер чинь A1 хамтлагийн хуучин гишүүн Жуухан ахтай үргэлдэг байсан юм байна. Тэгээд өөр хүнтэй болчихсон гэж худлаа хэлээд салжчихжээ. Тэгснээ дуудлага хүлээгээд байгаа мó хаашаа. Маргааш нь зураг авалтаа эхлэх гэсэн дахиад нөгөө хувцастайгаа байсанд Шиолийн хувцснаас өмсгөр болдог. Та хэд маань энэ хоёрын өндрийн харьцааг анзаараа л ялгүй дээ. Энэ хоёрын бодит өндөр нь Шиолих 188 см бол ээжөнийх 167 см гэсэн шүү. Хөөрхөн байгаа зү. Өнөөдөр Шиол маань нэг л өөр юм шүү. Дуу шуумуутай.
Өдрийн хоол хамтдаа идэх зураг авалт хийж байхад найруулагч төр завсарлага авах ба Шиолын туслах ирээд хоолыг нь багасгана. Зураг авалт дуусахад сурагчид түүнд уух зүйл өгөх ба түүнийг нь хонгийн савраг хийчихнэ. Хажуун маань түүний хүйтэн хүндий байдлыг анзаарчихсан. Өөрт нь жаахан сайн хандхад догдож үгээд байсандаа өөрийгөө буруутгана. Тэгээд юутайч түүний хувцсыг эргүүлж өгье гэдээ уулзахдаа манай унж тэслэхүү хэдий хэм хэмжээнээсээ хэтэрсэн зүйл ярих гэж байгаагаа мэдээж байгаач хоолоо ч идэхгүй царайчин ч баргаар байсан. Тиймэрхүү үедээ надад мэдэгдэж болох уу гэд хэлнэ. Тэгсэн Шиол маань стресснээс үүдэлтэй ходоод нь хямраад байгаа бөгөөд агентлагаас нь пенүүдийн өгсөн зүйлийг уухыг хориглодог гэдгийг хэлнэ. Харин царай нь баргаар байсан нь ээжүүн рүү мессеж итсэн чинь хариу өгөөгүй гинэ. Тэгээд хөрхийг гомдчиж тэглээ их дуудлага хүлээгээд байсан юм байж мессежийг нь хараагүй байхтай яхав дээ. Дээрээс нь нэмээд та одоо болтол ойлгохгүй байгаа мó? Би Сэдэгнээ танд ханд шидэд байхад гिचгнэ. Шиол яагаад ингэтлээ ээжүүнд Сэдэн хаяад байгаа учир таалагдана. Яг үндэ бол Шиол жуухайхад сайн юм гинэ. Жуухайх царайлаг менежерийг өөр хүнтэй олоод надаас салъя гэсэн гэд Шиол хэлтий. Царайлаг менежерийн утсанд дуудлага ирэх ба наа ээжүүн гэсэн дугаараас байдаг. Симерхийн яриаг нь сонстол удахгүй очноо хайртай шүү гээл ярьж байгааг нь сонсноо. Тэдний гэрлөөн очтол ээжүүн царайлаг менежер хоёр гэрээсээ гарч иж байгаатай таарах ба ихэд дотн харагдана. Тэгээ царайлаг менежерийн шинэ хайртыг нь ээжүүнийг гэд ойлгочихгүй юу? Нэвтрүүлгийн төлөвлөгөөтэй танилцаа сууж байсан доор нь наа ээжүүн гэсэн нэрээсэн болохоор нь нэвтрүүлэгт орохыг зөвшөөрөөд манай онд баг багаар ойртоод өөртөө дурлуулан жуухайхын өшөөг авах юм шүү дээ. Шиол манай хүнд хувцас зээлүүлснийхаа хариуд хамт хоолнд орноо. Би наа ээжүүн багшийг их сонирхоод байгаа юм л да. Танд арай уулздаг хүн байдсан биш үстэй гэсэн байхгүй гинэ. Шиол бүр дотроо ёстой үлээж андаа гэд бодоостай. Манай онч 7 хоног ховсон байсан хүн шиг л дарсыг бол гударч өгч байгаа юм чинь. Эцэст нь яах вэ согтгий штэ. Манай хоёрч гадаа гарan машин хүлээгээ зогсож байсан. Согтоогийн гайгаар солиорч өгч байгаа юм чинь. Юундаа намайг байн наа багшгээ дуудаад байгаа юм бэ? Намайг найрж байгаа чинь үнэн юм уу гээл. Энэ бүхэн надад зүвчиг санагдчихээн. Маргааш нүдэ нэгэд бити алга болгосон юм гинэ. Тэгсэн Шиол шууд өнөөдөр хамт байх уу гिचгнэ. Ингээд ээжүүн маань тэдний тоонох ба өглөө ничингүүрсэн амтнал сэрнэ. Шиол түүнээс QQ гэсэн хүнээс дуудлага ирээд байсан хин бэ гэхэд манай онч менежертэй хамт амьдардаг мөн Пенэн гэдгийг мэддгээс агаад үеэл мань байгаамаа гэд хэлчихнэ. Шиол дотроо юу гэж бодох нь ойлгомжтой штэ. Хүүе манай хүний хүзүү бүр яг шимүүлсэн юм шиг улаачжээ. Тэрийгэ нуугаад сурагчийн тамирын хувцас унсчиж тэрийг нь харсан найруулагчид нэгэн санаа төрөх ба Шиол сургуулийн дөрөв хувцас унсхийн инэ. Дөрөв хувцас унссан байгаа Шиолыг хараад ээжүүн бүр бунд. Тэгсэн Шиол дотроо заяа. Жоохоо ойртчих юм бол надад дурлж хаарлаа гэж бодоостай. Юу л болдог бол тоо. Манай хоёрч сурагчдын донд алдартай байдаг идэх юмнуудыг туршиж үзэх бичлэгэнд орох ба ээжүүн маань түүний ходоод хямралтай байгааг мэдэж байгаа болохоор өмнөөс нь бүх юмыг нэдээд хайчихна. Хөөр хүн бод. Найруулагч нь тэндээс Шиолд жоохныг өгөөч гэжтэй. Манай хоёр бүр зураг авалтын багийнхны өмнө ажлынхаа талаар ярьж байгаа юм шиг болсноо ноутбукн дээрээ шаал өөр юм хоорондоо бичээстэй. Надтай уулзах юм уу? Тэгье. Надад сайхан байна. Надад бүүрч хэлээс сайхан байна энэ. Жогорхойг бол үзүүлж ин дөө. Шиолын маань хоолыг чадран сайн юм гинэ. Тэгээд ээжүүнд хоол хийж өгөх нэрээр гэртээ додно. Өмсөх хувцас сонгож ядаад маяглж өгч байгааг нь хараад байгаарай. Ээжүүнд дарс аваад ирсэн хоёулангийн өнгөрүүлсэн халуухан хүчийг дахин үзье гэсэндээ аваад ирсэн юм уу гээл Шиол тоглоом хийхэд ээжүүн маань сандраал тэр өдөр юу болсныг санахгүй байгаагаа хэлэх ба хүзүү нь ингээд улайчсан байсан гэд харуулна. Тэгсэн Шиол ч энийгэл та самрын харшлаасаа болоод хүзүүгээ маажаад байсан гэж хэлдэг. Ээжүүн бит хоёр шинцэн байна гээл ботцсон байсан байхгүй юу? Шиолын хамтлагийнхан жуухай ахын хөтэлдэг радио нэвтрүүлэгт орохоор ирнэ. Нэгэн сонсогч холбогдсноо та нар одоо ч жуухай ахтай дотно хിവэрэ юм уу? Өөрийн карьераа хөөхийн тулд танаа хамтлагаас гарсан биз дээ. Тэгээд олон нийтийн хил амнаас бултахын тулд худлаа хөлөө гэмтээсэн болж үжилсэн мэт. Тийм байхад одоо ч та хэд дотно найж болно гэж үгээл олон юм ярина. Шиолын маань дургу өрөөд бодит үнэн юу болохыг тайлбарлах ба жуухай ахын хөл гэмтсэн нь өөрөөс нь болсон бөгөөд зам хөндлөн гарч явахтан согтууж болоод Шиолыг дайрахаар шахаад жуухай ах түүнийг түлхэн холдож өөрөө дайруулсан юм байна. Хөлнийхаа бэрхтлээс болоод жүжигчин болохоос өөр аргагүй болж хамтлагаасаа гарчээ. Царайлаг менежер Шиолыг дуудаж гаргаж ирээд агентлагийн зөвшөөрлгүй хөлгөл хийлээ хэмээн маргалтна. Царайлаг менежер түүнээс жуухай ахад сайн юм уу гэд асуухад тиймээ гин. Тэгвэл наа ээжүүн юу юм? Яах гэж уулзаад байгаа юм гэхэд мэдээж айсан юм уу?
Өөрийн чинь өргөдөг хүн өөр хүнтэй уулзаж байгааг мэдсээрэж мдээгүй царайлсан юм уу гэд түнд санаатай ойрцсон гэдгийг хэлтэл ээжүүн маань хүрхээ яг сонсоо зогсож байдаг. Зориг авалтын үеэр манай хүнч Шиол руу бүр харахгүй. Энэ хоёрын уурын сал нэг л хэцүү. Ингээд ээжүүн маань өөрийг нь орлох багш гарч иртэл түр ажиллаад нэвтрүүлэгт үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй болсноо найруулагчид хэлдэг. Шиол орж ирээд ийм амархан болох дээрээ тултлаа надад дургу болцсон юм уу гинэ. Ээжүүн маань надад ганцж тайлбар хэлээгүй, уучлалт гуйгаагүй байж надаас тайлбар хүсэж байгаа мó гэх ба Шиолч түнд яагаад авцснаа тайлбарлахад энэ бүгд жуухаа хаас болжээ. Ойлголоо, уучлалтыг чинь хүлээж авъя. Гэхдээ айл болох таарахгүй байцгаа гэдэг. Тэгсэн Шиол маань түнд анханасаа өөр зорилгоор ойрцсон ч одоо түнд чин сэтгэлээсээ сайн болсноо хэлсэн ч идэхгүй байна гэд яваад өгнө. Царайлаг менежер гэртээ ирсэн. Шиол өвдөн шаас авто юм сууж идэв. Гэртээ оруулаад ээжэн рүү маа энийг аав гэж шидчихнэ. Өглөө царайлаг менежер зутан хийж өгөх ба ээжэн маань л хийгээд өгөрэй гэсэн юм байна. Шиол өдөр сургууль дээр нь очиод ястай санаандгүй хойлоо таарлаа шүү. Ажилчинд харж байгаа бол суучих юм уу? Дөхөөлэй гэсэн хэрэггүй гэд яваад өчгнөө. Нээ хөөрхөнтэй л үлдэж байгааг нь харчихал та. Царайлаг менежерлөө Шиол залгаснаа. Хаана гай? Хажууд ч хүн байгаа мó? Али хайлт камера хажууд ишээ ирүүлж идэ энэ гинэ. Царайг нь хармаар байгаа бол өөрлөө залгаалтаа гэж юм. Хөөхий блоклуулсан чинь энээс өөр яхав дээ. Найруулагч ижүүн дээр ирээд таныг найруулагч нь болзооны нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Танд уулздаг хүн байхгүй бол орох уу гэсэн найруулагч маань нэг л дараад явчлаа шүү. Тэгсэн Шиол ирчихсэн тэр уулздаг хүнтэй энэ тэр. Ижүүн түүнийг чирээд гарах ба Шиол маань бүү шалтаа буучгсан сэтгэлээ илчилнэ. Ээжүүн маань түүнийг гэртээ дагуулж ирэх ба өрөөндөө оруулан түүний пен яснаа илчилж манай хоёр эцэст нэг юм учир зүгээ ололцсон жанжаа. Жуухан ах маань царайлаг менежер дээр ирээд миний уур хүрээд уушиг зураг сагсаагаад байгаа болохоор гараад иргэх ба яг одоо гэж орилсноор царайлаг менежер маань гөлөг олоод араас нь гарч байгаа юм чинь. Тэгээд шинэ хүн чинь хидтэн гэсэн гацаж дугдрээд 25 таа байхаа үгүй 25 таа л гэж юм. Аливаа зургийг нь харуул байхгүй бол видео кол хийгээд надаас хөөх үгүйг нь хараадахыг гинэ. Манай ахад юу ахад те. Шаал өөр юм яриад явъя гэсэн. Суу орилгоос өмнө гээл базаж байгаа юм чинь. Манай хоёрын нэвтрүүлэг дуусах төхөж байгаа болохоор Шиол ямаа сэтгэл нь жаахан гонигтай байна гэд өнөөдрийн нэвтрүүлгийн зураг авалт уснаа. Тэгсэн Шиол шүхрээрээ нууж агаад гэлс өмсөж байгаа. Тэгээд ардаас нь ижүүнийг арай л алдартай болоод ах шиг байна. Ингэж болохгүй дээ гэд хартаастай. Найруулагч маань ижүүнээс болзооны нэвтрүүлэгт орохгүй мó гэд дахиад асуугаастай. Ижүүн хугацаа нь ямар вэ гэд асуухад 1 сар гинэ. Шиол хартаад би чамайг хараад байгаа шүү. Дэмэн шүү л гэстэй. Гэртээ ирээд юу гинэ хугацаа нь ямар илээ гэлөө. Хүн нэрээ яаж ингэж өөрчлөгдөж чаддаг ана гэд уг хаяастай. Манай хоёрыг арман чиглаа суужсэн царайлаг менежер жуухан ах хоёр орж ирэх ба холбоо барихгүй яагаад ирв гэсэн ижүүнтэй маань холбогдоод иржээ. Тэгсэн царайлаг менежер маань энэ хоёр бүр гадуур уулзаад дугаараа солилцсон мэн лигээд үг хаях ба манай хоёрч бид хоёр өгөө аваагаа тохирчихсан. Тэгээд их дотн болсон гинэ. Юун өгөө аваа гэд гайхад ээжүүн маань царайлаг менежерийн багийн зургуудыг өгч жуухан ах Шиолын бэлтгэгдэгч байх үеийнхэн зургуудыг өгч дотн олжээ. Тэгээд ээжүү жуухан ахыг өгийн сайн хүн шиг харагдагч санснаас илүү дайжгүй хүн байлээ гэж магтахад жуухан ах эргүүлэн ээжүүнийг Шиол хин тэгтлээ дурлцсан болоо гэж утсан нэрэл нүдэ алсан байх шүү гэснээр хоёр биенийгээ хөөрхөн инээлдэх бол Шиол царайлаг менежер хоёр энэ хоёрыг гайхсаар энэхүү кино маань дуусаж байна. Бичлэгтэй маань хамт ясан хөөрхнүүдтэй маш их баярлалаа. Лайк, сабаа дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.